Цэнцрэнгийн сандуу гэдэг улс төрчийг иргэд антхаа болж, учир нь түүнийг төрийн эрхийг хууль бусаар авах 60 тэрбумын эсхийн мэгчил зохиосон хэмээн хууль шүүхийн байгууллагаар шалгуулж, тэрбүү хэл 20 оноосонтой холбоотой. Үнэхээр тэрээр 60 тэрбум төгрөг босгох схем зохиосон уу гэдэг асуултын хариултыг энэ хугацаанд хэн ч хайгаагүй. Зөвхөн дорж содуу бүдгийн нөхрийн аман яриа бичлэгээс үүдэлтэй л хөвөрсөөр хуулийн байгууллагын үүдэн төрчээ. Тэгвэл сандуу гэж хэвэн бэ? Яагаад тэрээр ийм их дайсан найдагчтай болов? Тэрбүү хэл түүнийг нухчин дарж улс төрөөс зайлуулахын төлөө ман ангүй хамтарч манантай тэмцэж байна гэж хашгирав. Сандуу бол Монгол Ардын намын унган кадруудын нэг. Түүний аав ээж Монгол Ардын хувьсгал намын гишүүд. Цагтаа Монгол Ардын хувьсгал намдаа удирд гард хашиж явсан. Нийслэл хотын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатнууд. Тиймээс ч хүүн ээж авийнхаа дээдлэн хүндэлдэг намд эргэлзэлгүйгээр гишүүнээр элсэн. Намынхаа үйл ажиллагаанд идэх зүтгэлтэй оролцож явсан нэгэн. Тухайн үеийн намын удирдлагууд сандууг сайн менежер, сайн удирдагч болно гэж үзээд нийслэлийн Монгол Ардын намын дараагаар олонхын саналаар сонгосон. Гэнэт лифтэн суугаад арга болчихоогүй. 2004, 2008, 2012 онуудад нийслэлийн Монгол Ардын намын сонгуулийн штабд ажиллаж, сонгон найрхан дүүргийн Монгол Ардын намдах сонгуулийн штабыг ахалж, удаа дараа намдаа ялалт авчирсан залуу. Шулуухан хэлэхэд сандуу удирдсан сонгуул бүртээ ялалт авчирч байсан нь намын удирдсан үүдийнхний анхаарлыг татсан хэрэг. 2012 онд нийслэлийн Монгол Ардын нам сонгуульд ялагдал хүлээж, Монгол Ардын нам төрийн эрхийг барих суудал улсын хэмжээнд авч чадаагүй. Тэр хүндхэн цаг мөчид Цэнцрэнгийн сандуу нийслэлийн Монгол Ардын намын дараагаар сонгогдсон ажилласан байдаг. Энэ үеэс л түүний улс төрчийн хүндхэн зам эхэлсэн юм. Бодит түүхэл энэ. Ялагдсан Монгол Ардын намын дараагаар ажиллаж байсан 4 жил сандуугийн хэр сайн менежер, удирдагч вэ гэдгийг шалгасан байдаг. Тухайн үед нийслэлийн эрх барьж байсан ардчилсан намын удирдлагууд өөрсөлдөгч нийслэлийн Монгол Ардын намаас байрыг хураан авч удамшин гаргах шийдвэр гаргаж байсан түүхтэй. Ор хоронгүй, ганцхан тамхтай, цалин мөнгөгүй ажиллах хүчит дутмаг намыг сандуу удирдахдаа зөв менежментийн бодлого хэрэгжүүлснээр нийслэлийн Монгол Ардын намын түүхт 90 жилийн ойн өдөр буюу 2015 оны 4 сар гэхэд хөл дээр нь сэв хийдэл босгосон. Тэрээр намын анхан шатны үүрүүдийн гишүүдтэйгээ нягт ажиллаж, нийслэл хот нэг өдөр сүндэрлээгүй уран дор шатраасан ажлуудыг хийснээр ялагдсан намаасаа нүрээ буруулан итгэлийн гал сэтгэлийн цог унсан гишүүд нь эргэж намдаа хүчин зүтгэж эхэлсэн билээ. Түүний санаачлан удирдсан Зүрхний Улаанбаатар төсөл, цахим үүр, нэг аян, аз жаргалтай хот, итгэл даасан 90 хавар гээд олон төслүүд нь нийслэлийн иргэдийн талархлыг хүлээж намын нөхдийнхөө дэмжлэгийг авч чадсан. Үүний хүчиндэд нийслэлийн Монгол Ардын нам 2012 оны улсын их хурд орон нутгийн сонгуульд ялагдсан ялагдлаа ялалтанд хүрэх хүчтэй болж чадсан. Итгэлцэл эвнэгдлийг зарчмаа болгож Монгол Ардын намын гишүүдийн хүрээгээ залуучуудаар тэлж чадсанаар 2016 оны нийслэлийн иргэдийн хурлын сонгуульд залуусын хүчтэй баг уралдуулахаар намын дээд шатны байгууллагынхаа дэмжлэгийг авсан юм. Өнөөдөр улс төрийн тэрхүү зөв менежмент төлөвлөлтийн ачаар нийслэлийн засаглалын эрхийг Монгол Ардын нам авч нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сандуугийн удирдсан багийн төлөөлөлт хийгээд сууж байна. Бас л бодит түүх. Ялалтын төлөө хамтдаа байна хэмээн намын хурлаасаа даалгавар аваад явсан нөхөд өнөөдөр намын даргаасаа нүүр буруулсан юм. Нүүр буруулсан хэрнээ ялалтынхан амтыг эдлээд нийслэлд дарга даамд хийгээд даналж яванч бас үнэн түүх үлээ. Сандуу хэнд саад болов? Нийслэлийн Монгол Ардын нам сонгуульд ялалт байгуулсан тэр цагаас сандуугийн ялалтыг ялагдал болгох маш хүчтэй улс төрийн машин ажиллаж эхэлсэн юм. Шалтгаан нь хотын удирдлагыг гартаа авах гэсэн намын нөхдийнх нь шунал хүсэл их тачаадал байлаа. Хүндхэн үед гараа хөдөлгөөгүй, намынхаа нэгж үйл ажиллагаанд идэх зүтгэлтэй оролцоогүй тэд ялалтын буухай мэдэг дуулангуудаа сандууга намлах төлөвлөгөө гаргасан мөн л бодит үнэн. Тэд дорж содуу ихчийг ашиглан их хэмжээний санхүүжилт өгч сандууг хилс хэрэгт гүтгэхийг хүсжээ. Сонгуулийн сурталчилгаа ийд өрнөж байгаа халуухан өдрүүдэд
намын удирдлагууд төрөл бүрийн 9 журийн төсөлтөд танилцдаг. Бүх улс төрийн нам. Энэ бол нууц биш. Сандууч мөн адил намын нөхдийн хамтаар дорж одвын зурсан хийсэн өндөр үнээр дамлахыг хүссэн схемтэй л танилцсан. Асуусан, тодруулсан байдаг л үзэгдэл. Тэрээр албан тушаалуудыг үндээд өөрөө схем хийсэн зүйл байгаагүй. Бүр хатуухан хэлэхэд энэхүү төсөлтөд тухайн үед улс төрийн сонгуул өрсөлдөж байсан ардчилсан намынхан ч танилцсан байдаг. Гэхдээ тэд нууцаад элгээгүй. Харин Монгол Ардын намынхан сандууга намлаж ялалтын булан авахын тулд Монгол Ардын намын удирдлагууд хамтдаа сонгуулийн багт ажиллаж байсан нөхдөн түүнээс урвжээ. Ердөөлэн сандууй хэд их өндөр эрх мэдэлд хүрчихвээ. Сандууй нийслийг удирдчихвээ гэсэн намын нөхдийг натаархал түүнийг хэрэгтний ширээнд аваадсан. Хундаг тулган ялалтын төлөө хамтдаа гэж явсан нөхөд ялтны ширээнд түүнийг бүтгэн аваачна гэж тэрээр яаж төсөөлөх вүлээ. Тиймээс түүний улс төрчийн замналд хүнд хэцүү бэрхшээл дундуур туужсан онжидүүд зовлон бэрхшээл дундуур туулан намаа ялалтанд түргэсэн сандууйг 2016 оны сонгуулийн дараа л журмын нөхдөн золиосны хүн болгосон байна. Өнөөдөр ч түүнийг гүтгэх, ноолох, өөлөх гэмтэрэг олдохгүй учраас 60 тэрбум гэдэг хоосон схем хий хоосон яриагаар яллаж байгаа нь Монголын хуулийн бас нэгэн гажуудал. Аав нь хүүдээ загчээ. Цэнцэрэн говьл идэр залуу байхасаа өсвөлээд энэ цагийн Монгол Ардын намын үйл хэрэгт өвгөн болтол зүтгэсэн хүн. Түүний дээдлэн шүтдэг нам нь хүүгийн түмний шив шиг болгож газрын гав руу түлхэж нийгмийн дайсан болгон чичлэхэд зүрхэндээ уйлж яваа. Ороо босгаа цаг иржээ хэмээн санаа алдан суугаа. Хүүдээ хэлэгч үг Монгол Ардын намын өвгөн гишүүнд олдохгүй суун. Аргаа барахтаа Монгол Ардын нам чинь Сэдэн болдаргыг хүртэл хэлмэгдүүлж явсан нам юм шүү. Миний хүү төвчээртэй хүлээстэй бай. Үнэн мөн олдноо гэж хэлснийг сандууй ярилцлаганда онцолжээ. Ялалтын буухайг намдаа авчирсан түүний зүтгэлийн хариу намаас нь хөх шийдвэр. Үнэн дээр бол 2016 оны сонгуулийн штабд ажилласан бүх хүнд л үйлчлэх ёстой. Гэвч түүнийг нөхдөн гүжирдээд өөрсдөө их орончийн дүрд тоглож яваа. 60 тэрбумын гэгт хэргийг гүтгэдэг гэдгийг хэдийнэ иргэд мэддэг болж дорж зодовдох гэсэн хэллэгч бий болсон. Хүн хүндээ итгэх итгэлийг үгүй болгосон дорж зодовч мөн ялтан байх учиртай. Тэрээр хэрэгээ хүлээгээгүй. Хүнийг онц хүнд гэмтэрхтэл гүтгсэн. Хууль бусаар бусдыг тагнаж шагнасан гэд асуудлууд хөвөрнө. Амар тайван явах иргэдийн итгэлээр дорж зодов тоглосон. Найзтай нөхдөдөө итгэлийг үгүй хийсэн. Хөөш найзаа хамаагүй юм ярьж байгаад хэрэгт орох вэ гэх айдас нийгэм төрүүлсэн. Эцэст нь хэлэхэд хүн хүнээрээ л байгаасай. Хүний зовлонгоор жаргал бүү хийгээсэй. Сандуугийн өмнө улс төрчин илүү дардан зам хүлээж байна. Идсэн ирүү хуухаарч идүүлсэн бут ургах цаг ирнэ. Ийм юмд оролцсондоо, ийм яриад холбогдсондоо үнэхээр харамсаж байгаа байхгүй одоо. Эрүүгийн хуулийн 82-ны цаасан төрийн эрх мэдлийн хууль бусаар авах гэмт хэрэгээ зөвлөх ямар ч боломж байхгүй. Тэрийг өмгөөлөгчд анхнаасаа шилжижсэн хэрвээ тэгж шийдэх юм бол шүүх өөрөө жинхэнэ онгоо болно. Хідээч юм байхгүй. Тэрийг бүгд мэдчихсэн. Өөрчлөөд дахиад прокурор нь ял өгөхгүй гэж яхад хууль сугацаа ингэж тоолоод ял өгж байгааг бүр мэдэхгүй юм байна. Тэр захиалгаар орж ирсэн гэж ойлгож болох уу? Шүүгчсэндээ. Улс төрийн захиалгах байлгатай гэдгийг бүгд мэдчихэж байгаа ш. Тэрийг хэн хэлж чадчих юм гэдэг л асуудал болохоос биш.